Сэтгүүлч Батторж Сангаас жил бүр үндэсний сэтгүүл зүйн тэмдэглэлт өдрөөр уг уралдааныг зарлага. Энэ жилийн хувьд 3 дахь жилдээ шилдэг эссе бичлэгийн уралдааныг зарлаад байна. Уг уралдааны гол зорилго нь сэтгүүлч мэргэжлийг сонгон суралцж байгаа оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ерөнхий мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм а. Уралдаан нь сэтгүүл зүйн чиглэлээр суралцж байгаа оюутнуудын дунд чөлөөт сэдвээр бичигддэг онцлогтой. Мэдээж хэрэг энэ сэтгүүлчээр сурж байгаа оюутнуудаа урамшуулъя. Тэдний сургалтын төлбөрийг нь бас энэ сангаас даатгадаг байя гэсэн ийм зорилготой байгаа юм. Эцсийн зорилго бол мэдээж хэрэг Батторж гэдэг энэ сэтгүүлч бол телевизийн салбарт тэр дундаа мэдээний салбарт өөрийнхөө уул мөрийг үлдээсэн үнэтэй хувь нэмрийг оруулсан ийм сэтгүүлч юм шүү. Энэ сэтгүүлчийн хийж бүтээсэн зүйлийг энэ залуучууд маань үргэлжлүүлээсэ гэдэг энэ зорилготойгоор уралдаан бол зарлагддаг байгаа. Уралдаан бол жил болгон зарлагддаг. 3 сарын 6-наас 5 сарын 3 хүртэл уралдаан зарлагдаж 5 сарын 3-нд бол шилдэг 6 хэсэг шалгаруулаад шилдэг эсэний шагналыг бол бас эзэд нь хардуулж өгдөг байгаа. Тэргүүн байрын шагналд бол мэдээж хэрэг сургалтын төлбөр тухайн оюутны сургалтын жилийн төлбөрийг бол Батторж Сангаас даадаг. За тусгай байрын 5 шагналыг шалгаруулдаг. Энд бол нэг оюутанд бол 100 мянган төгрөгийн шагналыг бол 5 сарын 3 буюу хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр олгодог юм боломжтой байна. Уралдааны болсон машингийн оролцогч нь сэтгүүл зүйн чиглэлээр ихтэй сургуульд суралцдаг 2 болон 3 дугаар дамжааны оюутан байна. Сэдв чөлөөтэй эсэ нь 500 үгэнд багтсан байна. Арай л юм уу, арай л мон фондор бичсэн шивсэн байх ёстой. Мөн өөрийн овог нэр, утасны дугаар, сургуулийн хаяг зэрэгэ бичих шаардлагатай. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцж байгаа оюутан та бүхэн уг уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 95 тэг 2 тэг 4 болон 9111 84 тэг 3 утаснаас авч болно. Мөн уралдаанд оролцох бүтээлийг Батторж found@yahoo.com хаягаар хүлээн авах юм а.